аудио эдис үзүүлж байна. Шүүгээ. Өсвөр насны хүүхэд болоод ч тэр юм уу сувда үргэлжил ямар нэг сонирхолтой бас эрсдэлтэй зүйл хийхийг хүсдэг нэгэн. Эхэл сониуч зантай. Тэр хийхийг хүссэн зүйл нь өөрийнх нь амь насанд аюултай байж мэдгч тэр хийх л болно. Цас бүдэрсэн 10 дугаар сарын сүүлийн өдөр сувдагийн хичээлийнх нь амралт болж 7 хоног гэртээ байх болов. Ихэнх цагаа тэрээр өөрийнх нь ундлахын өрөөнд интернет ухаж өнгөрөв. Найзуудтайгаа сошиал медиа чатаар чатлаж хэрэгтэй хэрэггүй ховж ивэ сенсац мэдээ нийтлэл уншиж амралтын өдрийг өнгөрөөж байлаа. Сувда хэдий эмэгтэй ч эрэгтэй хүүхдээс дутхааргүй зоригтой гэж өөрийгөө боддог байв. Тиймдээж сувда аллаг хүжир хийлэл чөтгөр шуламтай аимшиг кино үзэх хоббитой. Гэрийнхэн нь үүнд нь тиймж таадах хандаад байдаггүй. Учир нь эмэгтэй хүүхэд иймэрхүү кино үзэх нь зохимжгүй гэж үздэг байв. Гэлээч сувда нууцаар заримдаа баригдсан ч тоохгүй дуртай аимшиг киногоо үзчихнэ. Түүний үеийн охтууд бол нөгөө л гуниг зовлон болсон солонгос кино үзэж дарихаа угаалгаж дотор нь хит автдаг байлаа. Сувда харин тийм кино үзэх ёстой дургүй. Хүүхэн шиг царайтай ирчүүдийг нь хараад "Пэх ямар муухай сэжигэн юм бэ" гэж ирээд л эвэртэй тулаа үзсэн юм шиг л гайхширна. Харин түүний найз охтууд нь бол юун сэжигэн байгаа юм харин ч ёстой хөөрхөн байгаа үсттэй гэдэл сувдагийн хэлснийг үгүй эсгэн. Тэдний нялуун цаанаа л хуурамч айлгүй занд сувда дургүй болохоор ангийнхан охтуудтай нийлээд байдаггүй. Сувдагийн нийлдэг эдний гэвэл ангийн хідэн банд нар. Гэхдээ бүгднтэй нь биш л дээ. Тэр олон банд нар дотор сувдагийн үзэж чаддаггүй нүүр амаа бодож нарийнхан тэрко шиг өмдөмссөн банд нар цөөнгүй бий. Дөнгөжил өвөл болж буйч гадаа засаар шуураад сувдагийн хувьд гэрээсээ гармааргүй санагдана. Сувдагийн эцэг их нь нэг компанид хамт ажилладаг бөгөөд өчигдөр өглөө томилолтоор гадагшаа 7 хоногийн хугацаатай явж таарад сувда гэртээ ганцаар үлдсэн юм. Уламжлал ёсоор сувда хоолоо идсэн болоод өрөөндөө орон интернет ухаж гарлаа. Халлоуины баяр болох гэж байгаа болохоор интернет ертөнцид Халлоуин болон аимшигын төрлийн мэдээ нийтлэлүүд шаваастай байлаа. Сувдагийн ганц сонирхдаг юм нь болохоор бүгдийг нь нүдэ бүлтийлхэн сонирхон уншлаа. Халлоуин буюу сүнсний баяр нь хаанаас үүссэн, ямар утга агуулгатай гэдэл хар мянган мэдээнүүд байхан тэр. Тэр дүнд сувда сүнс дуудах тоглоом гэсэн гарч ихтэй нийтлэлийг олж гарлаа. Гартаа барьсан хулганаараа дартал нэг аимшигын бололтой сайт руу ороод ирэв. Сувда ангаж баярлах шиг болов. Тэр аимшигын сайт дотор нь сүнс дуудах гэсэн баахан заавар зөвлөгөө дестрагаараа байгаа харагдав. Хамгийн ихэнд байсан шүүгээ гэсэн аимшигын тоглоом сувдагийн анхаарлыг ихээр татаж дэлгэрэнгүй гэсэн хэсэг дээр нь дарж нүдэ завчилгүй уншлаа. Сайт дээр бичснээр уг шүүгээ хэмэх тоглоомыг хэрхэн тоглох вэ гэхээр гол нь энэ тоглоомыг нэг л хүн тоглох боломжтой ба. Өөрийн байшинд өрөөнүүдийнхэн бүх гэрлийг унтрааж сонгож авсан нэг өрөөний орон доор харандаагаар тойрог дүрс зурж дараа нь тэр тойрог дотроо лаасааж аяг хөмрөн тавина. Харанхуй өрөөнд орон доороос ч лааны бүүдгэр гэрлэл зугах болно. Дараа нь улаан өнгийн нүдэ боожуулах нарийнхан туузан алчуур авчирч лааны хажууд тавина. Одоо ингээд бүх зүйл бэлэн болсон гэсэн үг. Харин дараа нь үүнийг тоглох гэж буй хүн хувцсны шүүгийн дотор орон нуугдж 3 удаа Чарли би чамтай нуугдж тогломоор байна гэж чанга дуугаар хэлнэ. Үүний дараа чи шүүгийнхээ завсраар харанхуй өрөөг бүдэг бадаг гэрэлтүүлэх орон доор байгаа тойрог дундах лаа болон улаан алчуур руу анхааралтай ширтээд байна. Хэрв гинэт улаан алчуур алга болж лаа унтрах юм бол
Сүнс чамтай тоглохыг зөвшөөрч тоглоомоо эхлүүлж чамайг хайх болно. Анхааруулах нь энэ тоглоомыг дуршиж үзэхгүй байхыг хүсэж байна. Энэ нь таны амь насанд ч аюултай байж магадгүй гэж бичсэн байлаа. Совда үүнийг анхааралтай уншсан ч анхааруулах нь гэсэн зүйлийг нь огтхон ч тоосонгүй. Совда нэлээд бодож эргэлзэн суусны эцэст сайт дээр бичсэн тэр тоглоом үнэн ч бай худлаач бай хамаагүй нэг туршаад үзье гэж бодлоо. Угаасаа би элдв юмнаас айдагч биш гэж өөрийгөө тайвшруулна. Гадаа цас шуурсаар л гэгээ тасарч нэг л мэдхэд хавирхан сар тэнгэрийн хаяанд гарч ирэн харанхуй боллоо. Совда оройн цагаар хүнд махан хоол иддэггүй зуршилтай учраас хөргөгч онгойлгон нэг жижиг савтай тараг аван уулаа. Энэ нь түүний хувьд оройн хоол л гэсэн үг. Тэгээд ч эмэгтэй хүүхэд одооноос гадаа төрхөнд анхаарахгүй болохгүй гэж тэр боддог. Ингэж байж л совда ангийнхаа банд нарыг бишрүүлэм гойлог бие хадгалж үлдсэн. Ууж дууссан шингэн таргиныхаа савыг нь хогийн савнд хийчгээд дээд давхрын ундлахын өрөөлөгөө зүглэн шатаар өгслөө. Совдаг өрөөнд орж ирмэгцэн хамгийн түрүүнд асаалттай өргөсөн орон дээрх ноутбук нь нүдэнд нь туслаа. Орон дээр гарын хөлөө жин сууж ноутбукийг шагаатал нөгөө шүүгээ гэсэн тоглоомны заавар уншиж байсан сайтаа гаргаагүй орхисон байхын дээр. Энэ нь түүнд нөгөө тоглоомоо туршиж үзэх байсныг нь сануулах шиг болов. Совда орноос огол үсрэн босож шүүгийгээ уудлан улаан өнгийн өргөн алчуур гаргаж ирэн хайчаар нарийнхан хайчилж хүний нүд бооход тохиромжтой болголоо. Дараа нь шууд л доод давхрын зочны өрөөнөөс тодонгийн лаа аягтай хамт олж ирэн лаага чүдэн зэрасан түр аяг хөмрөн шалан дээр тавьж орхив. Ойрд уудлаагүй хичээлийн зүнхийг уудлан харандаа гаргаж ирэн нэлээн өндөр хөлтөө хорон доогуура мөлхөн орж харандаагаараа эвтэйхэн тойрог зурж аяган дээр тавьсан лаага тойрог донд улаан алчууртай хамт үлдээв. Тийм ээ, бүх зүйл ингээд бэлэн боллоо гэд. Совда өрөөнийхөө гэрлийг унтран зай томтой шүүгэн дотроо орлоо. Бусад доод давхрын өрөөнүүдийн гэрлийг тэр аль хэдийн унтраачихсан юм. Шүүгэний завсраар харвал түүний өрөө нь хав харанхуй. Зөвхөн орон доороос нь бүдэгхэн лааны гэрэл тусч бүдэг бадаг цовхойх нь дотор жихүү зүлэм санагдана. Совда чанга хоолоогоор "Чарли, би чамтай нуугдаж тогломоор байна" гэж 3 удаа хэлээд гүнзгий гэгч намсгаа аваад шүүгээгээ үл ялэг нээгээд орон доорх лаа болон алчуурлоо нүд салгалгүй ширтв. Анхааралтай ширтгэхийн тулд совда бүр нүдээ цавжихгүй хичээгч нүд нь аргаж хорсоод чадсангүй. Шүүгэн дотроо совда бараг 30-аад минут орон доорх лаа улаан алчуурыг чимээгүй ширтлээ. Гэвч ямар ч үр дүн алга. Орон доор нүнөх аяг хөмрөн давсан бүдэгхэн гэрэлтэй лаа нарийнхан улаан алчуур хоёр байран дан байж л байв. Сайн юм да. Би уг нь яг л зааврын дагуу бүх зүйлийг хийсэн тийм. Яагаад болохгүй вэ? Эсвэл тэр зүгээр л хин нэгний бусдыг хуурах гэсэн хийх хоосон тоглоом төдий зүйл байсан юм болов? За ямар тач хэсэг хараад л үзье. Гэж совда дотроо бодоно. Шүүгэн дотроо өчүүхэнч чимээ гаргалгүй ажиглалтаа хийн зогсож байтал өмнөднийх нь халаасанд байсан удсныхан гэрэл асаж чангаар жижигрэн дуугарлаа. Совда палхийн зочин эгэтэл ухан алдчихсангүй. Айж зочсон өөрийгөө тайвшруулах гэж уртаар гүнзгий амьсгаа аван дараа нь өмнөднийхөө халаасандах удсаа гаргаж ирлээ. Бэнэ? Совда миний охин юу гэж байна? Хийсэн юмгүй ээж. Аавтай хоёрын ажил хэр бүтэмжтэй байна?
сайн. Ажлын эрт дуусгачих болохоор маргааш ихэд гэртээ очих юм шиг байна. Миний охин гэрээ сайн хараад байж байгаарай. Баяртай. Гэж хэлээд удас тасарлаа. Совдаач баяртай гэд утсаас алгаталаа. Гэнтэл бүдэг гэрэлтэй өөрөө түнэр харанхуй болж. Совдаа сандрын шүүгний завсраа хартал орон доорглаа нь унтарчсан байлаа. Орон доороос нь хөлийн чимээ гарсаар хэн нэгэн өрөөнд дотор ийш тийш холхиж байв. Совдаа сайдрахаргал түүний нүднийх нь урдуур хүн гэхэд хэцүү хавхаар сүүдэр зурвасхийн дайраад өнгөрлөө. Айж сандарсан совдаа гашгирч чимээ гаргахгүй тулд шуудхан ламаа дарлаа. Өөрийгөө юунаас ч айдаггүй гэж бодож байсан совдаа энэ мөчөд бүрэн утгаараа айдас жихүүдэст автхан тэр. Өнөөх сүнс улаан алчуураар нүдэ боож намайг хайж байгаа юм шиг байна гэж совдаа бодож хэрв тэр намайг шүүгийн дотроос олчихвол яана? Намайг яах вэ? Химэн өөрийгөө шаналгансан. Харанхуй өрөөнд дотор хөлийн чимээ сонсогдсоор төд удалгүй өрөөний хаалга урд өмнө нь хизээж дуугарч байгаагүй хачин муухайгаар жихран дуугарсаар нэгдэж бүдэг бадаг харагдах хар сүүдэр өрөөнөөс гарч одох шиг болов. Бурхан минь энэ тоглоом жинхэнэ юм байна. Гэж совдаа сая л бүгдийг хоёр нүдэрээ харж эдгсэн янзтай толгой дотроо бодлоо. Гэхдээ энэ тоглоом яаж дуусах юм бол? Тэр заавал намайг олох ёстой болов? Эсвэл тэр намайг хайгаад олохгүй бол буцаад ирсэн газар руугаа явах ёстой болов? Гэх мэтээр совдаа тэнэгэлзэн бодлого ширч шүүгний завсраар эргэн тойрноо үргэлжлүүлэн харлаа. Гэтэл доод давхраас чанга гიშгэх хөлийн чимээ дээд давхрын өрөөний шүүгэнд нуугдж буй совдаад тод сонсогдов. Нөгөө сүнс намайг хайсаар л байгаа л доо. Бурхан минь энэ тоглоом хурдан дуусгасан. Хэр удаан үргэлжлэх юм бол зүгээр сонирхоод л туршиж үзсэн шүү дээ. Доод давхрын өрөөнд төр тархийн хөлийн чимээ дуулцсаар л цаг явсаар нэг мэдэхэд шүн дунд болсон байв. Уг нь өдийд совдаа орондоо дулаан хүнчлэн нөмрөд унтаж байх ёстой боловч өөрийг нь хайж буй тэр сүнснээс айсандаа шүүгэнээс гарах бодол огтхонч төрсөнгүй. Совдааг өөрийг нь хайж буй хар сүүдэр мэд сүнсэнд барьж өгөх гэсэн мэт өмнөднийх нь халаасан дах утсан дахин дуугарлаа. Совдаа сандарсаар сандмын дудсаа гаргаж ирэн арын таглааг нь онгойлгон батарейг нь салгаж байгаа. Хоромхон зөөр дуугарсан үдсний чимээг өнөө өгсөнс сонсон лав. Дээд давхарлаа өгсдөг шатн дээгүр хөлөө чирэн тархийн алгасаар ундлахын өрөөлөө ирж буй доолдов. Энэ гайтай утснаас болоод тэр намайг мэдчихсэн бол совдаагийн зүрхэн цээжэндээ багтаж ядан хүчтэй зохилж эзэж мэдэрч байгаагүй айдас гэдэг зүйлийг хэд дахин илүүтэйгээр мэдэрч байв. Өрөөний хаалга төрүүнийг шиг жахран ажуухан онгойлоо. Совдаа хаалга руу нүд салгалгүй ширтэн. Цагаан өнгийн хаалганы цаанаас хавхаар сүүдэр мэт нүдээ улаан алчуураар буусан хий үзэгдэл орж ирв. Түүнд нүүр царай төрөх байхгүй ч тэр хэсэгтээ совдаагийн улаан алчуураар нүдээ боосон байв. Амьсгал нь давжтан хамаг биеийн хөлөрч зүрхэнд нь шар ус хурах мэт болсон совдаа шүүгэний хан руу улам шигдлээ. Үйл ялыг өлгүүрт ховцос найган хөдлөх чимээг өрөөнд дотор хизүүчлэх хий үзэгдэл гэр хай сонсож шүүгэний зүг алгуурхан
алхав. Өнөө сүнс хөлөө чирэн алхасаар шүүгний өмнө ирэхэд хаалга өөрөө хүчтэй саван онгойж хайсан зүйлээ олсон мэт өнөөх сүнс шүүгний болонд орилж хашгиран суух сувдаар гарan Би чамайг олчихлоо. хэмээн сувдагийн хизээж сонсож байгаагүй өөр ертөнцийнх мэт муу ёрын хоолоогоор хэлээд хавхар сүудрээр яг л түүнийг хужих мэт бүрхэн авч сувдаатай харанхуйд уулсан алга болов. Маргааш нь гадагш яваад ирсэн сувдагийн эцэг их хайртай охиноо олсонгүй. Эрис сурал болсон ч хизээж түүнийг дахин хараагүй юм. Хэрв танд манай контент таалагддаг бол та манай YouTube сувгийг subscribe хийж мөн манай Facebook хуудсыг лайк дараарай. Баярлалаа.